Сайн байцгаана уу эрхэм мөндөд телевиз үзэгчтэй. За Гуанз нь ажилдаа гараа явж гин өө. Тэгээд энэ удаагийн дугаараар ерөөсөө л ажлынхаа хажуунаас оролцогч олсон. Манай нэг дүү байд юм аа. Бөмбөр манай ажил хоёр нөгөө ойролцоо айл сахалт болохоор тэгээд миний нэг таньдаг нэм хөөрхөн дүү байдээ. За юуны зөвшөөрсөнд баярлалаа ахын доо танилцъя. Агийг нь Гуанз гэдэг. Миний дүү хин гэдэг үү? Гарн юм. Гарн юм. Гарн юм аа? Гаруун юм аа? Тий. Гарн юм. Гаруун юм уу? Тий. Оо зөв. За ахын дүү тэгээд хэдэн жил ажиллаж байна энэ бөмбөр дээр? Бөмбөр дээр одоо 16 жил ажиллаж байна да. Оо 16. Тий. Оо чи одоо хэдтэй юм бэ? 28-тай. 28-тай. Оо бас нэлээд олон жил ажиллаж, нэлээд багасаа ажиллаж тий. Тий. 12-оос хойш ажиллаад одоо 28 хүрч байна да. Оо 12 та бас. Оо тийм бай тийм. За ажил нь ямар байна? Ажид ажгүй ч байжлаа. Тийм үү. За. Ахын дүү тэгээд чамайг чөлөө авчих гэсэн тэгээ чөлөө мөлөө аваад гайгүй зүгээр уц муц чин дуурай хойноос чин их л дагуулуулаад дуудаад авахгүй гайгүй юу? Зайг зүгээр. Зүгээр. Бүхэмээ цогтуулчаад ирсэн. Оо олж штэ жинхэнэ эрх хүн. Бид хоёр ч одоо тэгээд танаа гэрлүү, чиний гэрлүү явж гин үү? Эсвэл нөгөө түрүү ярьжсэн ах дүүгийнх рүү ч явж гин үү? Дүүгийнх рүү л явж За. байна. За болж гин. Тэгээ явъя. За. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. За мэдээ гэртээ оруулсан баярлаа. Зүг. Одоо манай дармаа бид нар чинь нэг дор ажилдаг. Ажил ойролцоо болохоор биений мэднэлтэй би дүүгээ. Тэгээ харин өнөөдөр ажилдаа гараад ингэсэн чинь дүүтэй тааралдаад одоо танаад очоо хоол хийгээд өгчийгээ тэгсэн чинь гэртээ биш. Өөрөө айлт танаад хүрээд ирлээ л дээ. За юуны танилцсан юм. За. Гуанз. Цогцлмаа. За. Цогцлмаа юу хийдэг вэ? Би ч одоохондоо яг гэртэл хүүхдээ хараад хүүхдээ зөөвөл байж байгаа. Харин сая би зураг харж илээ. Энэ хоёр жоохныг. Тий. Хоёр охинтой. Одоо энэ хоёроо цэцэрлэгээ асуулт зөөвөл. Чи ч одоо манай дармаагийн дүүн юм уу их чинь юм уу? Дүүн. Бид нар нөгөө багасаа нөгөө тоглож наадахтаа нөгөө багасаа нөгөө ах гэж мэдэхгүй болохоор нөгөө чижигээс сурцсан. Дээрээ чижигээс сурцсан. Тэгээ нөгөө ах гэдгүү тэгээл гармаа чи гээл явсаар агаад одоо тэгээ ер нь бол дүүн. Түрүү наашаа явж байгаа бит хоёр ирсэн чинь айлын ганц гих шиг болсон юм. Тий. Тэгээ яагаад дүүтэй гэхээр нөгөө юу бид нар нөгөө ах эгч нарын нөгөө хүүхдүүд болохоор үеэлүүд. Зөв. Одоо үеэл ах маань гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тэгэл нөгөө нэг багасаа тоглосоор байгаа л тэгээд тоглож надад хоорондоо юм мэдэхгүй болохоор тэгэл. Тийм шүү дээ. Өсөөд юм болцсон. Багада тоглож наадаад гиснээс танаа нутаг хотынх уу? Ер нь бол яг манай ах эгч нар бол бүгдээрээ завхны цагаан архан сумынхан. Тэгээд одоо зарим нь хотод ирэх нэрээ суушаад нэг амьдрал хотод суушаад ингээд олон жил болж байгаа байхгүй. Зөв. Тэгээ ер нь л нэг оноос ахуулаад ер нь ихэнх хотод орж ирдгсэн байгаа. Тэгэл энэ дээр ер нь суурсан юм. Тал нь бол ерөөхдөө нөгөө яг нутагтаа байгаа. Тий. Цагаан архан, завхны цагаан архан. Зөв. Ах トゥ та нар ч ер нь их багада энэ хотод ороод ирсэн юм биш үү? Цагаан арханаас тийм ээ. Зөв. Ямар ч гэсэн хоолоо хийндээ хоёулаа айлд хүрээд ирсэн юм чинь тийм ээ. Танаа гэр гэдэг чинь ерөөсөө эдний гэр гэдэг чинь танаа гэрэл юм биш үү? Тийм тий. За. Ахны гар нүрээ нэг уу. За. Тий. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Манай хоёроо. За. За гуруула байцаатай сайхан хоол хийж ахын энэ бүхрийн татсан бахаад ирсэн. Тэгээ байцаатай. За манай дармаа жоохон амраа сууж явах юм уу? Ах нь гол чи ажилтаа юм чинь одоо. Цогцлмаа бит хоёр л. За цогцлмаа ахын дөө. Чи энэ сонг нь луунга цэвэрлээдэг.
Билон гэмбэж өглөө. Тэг болж байна. Би чамаа харин бас ажил төрөлтөө болох Энэгээр арил. ядарч болов гэж бодоод. Зүгээрээ. Би нэг тийм ядраад байдаг ч юм биш. Зөв. Тэр чин зөв шүү. За, цогцлмаа. За, биевэр нэг хэд хэн гэдэг айлд хүрээд ирсэн бэ? Танай өрхийн тэргүүн. За манай өрхийн тэргүүн манай нөхөр алтан шагаа гэж юм байгаа. Манай алтан шагаа ихдэг айл. За. Тэгээ ам бүл дөрүүлээ сайхан аж төр амьдарч байна. Хоёр хөөрхөн гүнжтэй юм бэ тий. Манай болохоор нөгөө Төв аймгийн Баян цогц сум явахгүй юу? Баян цогц сумд. Нутаг. Тий төржсэн. Ажил төрөл юу хийдэг вэ? Ажил одоо Апу компанид ажилладаг. Тэнд удаж гин үү? Удаагүй нэг жил гарна л болж байна. Нөтлөн л орсон. Ийдүү. Ямар ажил хийдүү? Ямар мэргэжлэх вэ? Би өмнөлийн ухааны сургуульд бизнес удирдлага мэргэжлэр төгссөн. Тэгээ нэг сурж байгаа хугацаанд нэг 2 юм уу нэг 3 жил ажилласан баха. Тэгээд нөгөө ковид гараад тэгээ ер нь сургуулаа төгсөөд хөгжлүүлж ажиллаж чадаагүй тий. Тэгээ ер нь хуваараа нөгөө хүүхдээ харангаа ажил хийгээл. Зөв. Танаа хоёр чинь хоёр жоохон чинь тэгээ одоо юундаа албандаа явцсан юм шүү дээ. Том нь одоо юу болно? Дараа жилээс сургуульд орно. Баг нь 2 жилийн дараа нэг сургуульд орно. Зөв. Цэцэрлэг нь хол уу эндээс? Нэг уулын цаана байгаа. Нэг хол бишээ 1 км гарan газар л. Чиний гол ажил чинь тэгэл хоол ундаа хийгээл. Тий, хүүхдээ зөөгөл. Тий, 2 хүүхдээ зөөгөл. Цэцэрлэгийн төлбөртэй зүгээр улсын цэцэрлэг. Зүгээр л улсын цэцэрлэг. Болж байна. Энэ хоёрын цэцэрлэгүүр чинь бас овоо үнэтэй байд юм байл шүү дээ, тий. Манай дарма хоол унд хийхдээ хэрв би нэг хоол хийгээд идэв шүү дээ. Хоол баг хийж үзээгүй хаа тий. Юу үзээгүй шүү. Тийм үү. Тэгээ голцоо ер нь танаад л ирээд ид юм уу? Тий. Тэгтээ яг ер нь тэгэл ихэнхдээ нөгөө айл хунраар л явж байдаг. Тэгэл очиг гэснийдээ ер нь дуртай үедээ очичдаг. Очихт нь айлууд нь ер нь нэг дурамчхан хүлээж авахгүй шүү дээ. Айл болох наашаа, аливжийн наашаа ирээд тхээ хувц унраа угаадах нь тэрээгээд аль болох л наашин гэдэг хүмүүс идэг ер нь. Болж шít. Гармаа яг ингээ архитар суудаг уу? Үгүй шүү дээ. Тэр чинь л юм баг. Тийм. Биний яг хүн урд татахгүй болоо гэж уухгүй л тийм. Би бол ер нь нэг архитаа суугаад идэв юм уу? Ах нэг юм асуу. Одоо манай бөмбөр л орж ахаар нөгөө бас нэг сайхан баатрууд байна шүү дээ. Иддэг, уудаг. Энэ тэнд хөвтч байдаг, орилсон, чарлсан. Тийм хүмүүс нийдүү ер нь уруу татах тийм юм гарах уу? Ер нь гарна шүү. Тэгэл ирээл нэг 1000 төгрөг байна уу? Нэг 2000 төгрөг байна ч гэхээр юм уу? Тэгэл байвал үгүй байхгүй л өгөхгүй болохоор тэгэл тамиггүйгээр тэгэл байхгүй гэхээр тэндээ тавчих гэдэг юм уу? Бас муусаа юмнууд бас мэдүү илэг барин дээр нь гэж үзэн. Нөгөө нэг бөбөнөр гэж ярьдаг шүү дээ. Одоо муугаар ярихад. Тэгээд тэр хүмүүс нөгөө нэг заримдаа тааралтчаал гармаг дэрлэн. Гармаа чи тамхи яасан аваад ирсэн яасан гэл. Тамхи өнө одоо гүтэх гэл. Тэгээ нөгөөдөл хүй хай болооч гэхээр та нарт өгөх алфтай юм уу тэрэг гэхээр нөгөөдгөө дэрлэн. За би чамайг дараа тааралтаараа яач шүү гэл. Ер нь жоохон тийм хөөрхөн дээрлэлттэй. Тийм хүмүүс байна. Нийдүү бас нэг жоохон жижигхэн биетэй гэхээр нэг дээрлэгч гэдэг. Тэгэл зарим ярина шүү дээ. Энэ бараагаа зөөж нэртэлдэг амар баян. Энэ баян болцсон байлээ гэдэг. Хүнс нь бас намайг ч бас хөөрхөн ярина шүү дээ бас. Тэгэл бөөнөрөө явж явах юм бол тэгэл чи тамиг аваад ир. Алуу тамхинаас өгөх юм уу гэл. Өгөхгүй гэхэд чамайг тэгээд зодчих шүү. Дараа тэгээд алдчих юм болчих шүү. Дараа таанаа марна гэл. Тийм хүнээс бас байна. Зарим нь бол яг гайгүй. Гармаа яаж гээл нэг хөөрхөн энийгээ шоглолцол тэгээд явчихдаг хүмүүс байд юм л. Зарим нь яг гоо тэгээд гармаа яаж туслах уу яах вэ гэвэл. Тэгээс эдгээр чаас хөөрхөн хоорондоо юу байна? Ажлаа болооталтнаа. Ажлаа болооталтаараа хоорондоо муудалцсан. Ажил юм чинь. Өглөө гармаа жоо хориот марч юм бол хүн өөр хүн юм мөндөөсөн болохоор би зөхөөсөн штэ гэдэг нэг 30 цор байгаа лээ. Тэгээ өчигдөр ингэдэг байхгүй юу?
За. Ингээд нэг хүнд нэг бараа зааж өгөө ингээд. За. Ногоо могоо хаан би угаасаа нэг би үдээдсэн болохоор орморго санагдаад. Авчи. Ааха. Тэгэхээр би энд ногоо зүйгээд ингээд оруулцдаг байхгүй юу? За. Би тэгээд нөгөө хүн махтаа ирж байгаа юм чинь махаа зөөндөө гэж бодчиход гацаад бараа авч идсэн чинь тэрнийхээ дундуур миний барааг зөгөөд цогтооч юм ингээд тоглоомоор ингээд цогчин чинь танад би ягараа зогтуулах ёстой юм. Би чамайг тагтаад байж өгнө. Тэр бүгдийг ахын дүү ер нь яаж зохицуулж идэв юм бэ? Янз янзын л ааштай хүмүүс байдаг байлгүй. Тэгэл одоо тэгэл юу юм шүү дээ. Гайгүйштэй хүмүүэлээг лагаанаа тэгэл нугайштай байвал тэгэл ивгүй цагаа хөдлөх бол тэгэл заримдаа бол ивгүй цаг хөдлөн шүү дээ. Хүмүүс тэгээд айтайгаа ингээл гоё хажаад явал бас айтай хажаад байж чадна. Нугайч чадах нь бас чадна. Тийш дээ ирэх үе юм чинь тийм ээ. Тийш тэрчээс дүүнэ шүү. Мэдүү яг одоо чиний яг өндөр чинь хэд вэ? Метр 40. Чи юу хизэнээс ингээд миний өсөлт ингээд зогсцсон гэж боддتي. Ээжийнх нь ярьж яхаар нөгөө манай ээжийн заримдаа нөгөө бид нар чинь гармаа яага юм болц ингээд нөгөө асуун штэ жоох хүүхдүүд юм чинь. Яг нөгөө багтаа сонсч ирсэн байгаад бол нөгөө нэг төрөөд нөгөө хүн сервис мэвс гэдэг нөгөө нэг тиймэрхүү асуудал гарна штэ. Тэгээд тэрнээс болоод нөгөө хүчтэй тариа хэрэглэснээс болоод тэгээ нөгөө өсөлтөнд зогссон юм шүү. Шинжилгээр энэ ажлыг хийж ягаад бас нэг унаад би бас. За, унаад гэдэг нь ухаадж унаад имлэгийн машин ирдэж нэг айгу болоод. Бүр тэрэндээ тулсан юм уу? Тэгсэн бүр. За, тэр яагаад тэгж унж ийн? Мэдгүй. Гадаагац нэг тамиг татчаал дээшээ 0 руу гүгэл шийчэл эргээ гаргасны толгой эргээл унаад гэсэн. Тэгээ болохоо гол имлэг рүү залгаал бөмбөрөө гадаа сууж ин хүрээд ирэж ихэд. Тэгээд дуудаад түргэн дуудаад. Нэг жижигхэн им өгчөөл таны зүрхчин дэнслээд байгаа юм шүүгээд. Тэгээд им өгчөөл яваад тусаа ахиж ирэх. За тэгээ им өгөө тэрнээс хойш тэгээ гайгүй юу гол нь? Гайгүй. Тэгвэл эмчнэр мэдж байгаа л бах л та. Тий. Тэгээд тэрнээс хойш одоо бүр амьсгаа ихтэй гохсож байгаа мó яаж ах юм гэдэг юм. Юу н амьсгаа ихтэй танад манад түрээд юу н хэцүүл байна. Тоглоом шоколамор ч гэсэн тийм. Тоглоом шоколамор ч юу н үзэн штэ. Тий. Таны цэнгэж унаатай. Хай тийм. Ханаас харин уулчих гээл штэ. Тий. За одоо инкүү цогцдмаа. Маха хуурна. За. Тий одоо хоёлаа. Түр харил маха хуурна. Тий. Сар шинийн чимэг ууд салаад сайхан шинлэрэ. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Сар шинийн чимэг ууд салаад сайхан шинлэрэ. Хан нэг хоёрын чанартай юм асуучих. Сая дүүгийнтэй танаад ингээд дагуулад ирж байгаа байхгүй манай гармаа. Тэгээд үгүй танаад очоор яа би танаад очил даа гэдгсэн чинь үгүй манай ээж нэг жоох асуудалтай нэг идэж уудаг гээд тэгжсэн. Тэгээд бас хэцүү байд юм шиг юм тийм ээ тийм идэж уудаг хүмүүс юм уу? Ер нь л жоохон архины амралтай хүмүүс байгаа л та. Тэгэл нэг нь болиг гэхээр ер нь тэгэл нэг
хүний ухамсарл ахalta тэгэл нэгэн дагаалуучуд ер нь тэгээд айл гэрийн хоёр нь хоёлаа ингээд нэг юугаар ингээд луугаад гарч бас хэцүү шүү дээ. Тэгэл хажууд байгаа хүн хэцүү. Тэгэл гэртээ бай гэхээр нөгөө байхаараа агс согтуу тавиад хөөж туугаад тэгээ нөгөө нэг анхаарал тавихээр тавихгүй. Энд чинь бас анхаарал хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хэцүү байдаг болохоор тэгэл би гэртээ очиагүй тэгэл шүн үдээс нэг гараа авчлаа гээл шүн хамаагүй ороод ирнэ. Тийм. Шүн хамаагүй гээл хаалганууд л ороод ирнэ. Тэгэл орж ирэл заавн тун тэгэл унтуулж. Ер нь тэгэл гэртээ ер нь л баг очтгүй юм дөө. Тэгэл ажлаа тараал чи одоо хайчих чинь гээл ихээр би тэдний төч шонлоо тэднийх рүү явлаа гээл яваад өгдөг. Тэгээ ах нарийн чамайг бас бодчих чи өстой мундаг дүү юм. Мундаг ахны зөндөө агуу надаас батна. Нах ахны чинь бүгдээрээ мундаг штеп. Ер нь гармаг ер нь танад ирдэм шиг үн тий. Тий ер нь хэд нөгөө бас намайг тусдаа гараагүй хахад бас ер нь манай л байдаг. Ер нь тусдаа гараагүй хахад бас манай л байдаг гэсэн аав ээжтэй цуг баг. Тэгээд ээж оройн бас хамт дагуулад ирнэ. Яасын ингэртэй ахгүйг манай хоо явна гэдэг ингээд тэгэл хүрээлээ. Таны ээж үү? Тий. Тэгээд нүцгүүг ажиллах болохоор дагуулад ирнэ. Гармаа чи айцхан юм гэлээ. Танах уу явд юм уу? За тэгвэл явъя гэж дагуулад. Тийш дээ. За давсан танаач гүм цэмцгэр айл юм аа. Нөгөө хичээж байгаа л ийм болгодог одоо юм. Ер нь тэгээд нөгөө нэг гэрээ ер нь эмгтэй хүн гоё цэмцгэр тэмхэн байдаг гэж боддог шүү. Тийш дээ. Яг үнэ тий. Тэгээд нөгөө нэг хийж чадахгүй хүнд ажиллая тэгээд тэрийг нөхөж юм. Ер нь хамтаараа байж гоё гэр болсон байна. Харин тэгэн штэ ястаа. Орж ирээл тэгэл би юм аяг юм цэвэр цэмцгэр гоё айл орох дуртай орчих. Тийм би ч гэсэн гэрт хүн ороод ирэхдээ гоё дулаахан энергитэй байхаа гайгүй. Тийм штэ тий. Тийм гоё дулаан энергитэй цэмцгэр айл. Тэгээ орохоор ингээл пөөх ингээл гутлаа ингээл тайлах гээл арчих гээл ингээл тэгээ гараа явсан ч гэсэн үүж ярих бол тэгээд. Тийм штэ. Мундаг юм байна. Ус хийснээс та нар ус зөөврих үү? Зөөврих. Хол уу худаг? Ойлгоо. Тэгтээ амьдрал ямар байна ахын дөө? Сайн муутай хэцүү үе байна. Тийш дээ. Гоё үе зөндөө гоо тэгэл хичээл болно гэж боддог шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээн. Тийм ээ. Танай пилитгч харин мундаг пилитгч шүү дээ. Сайн алж шүү дээ. Манайх ууг нь эхлээд яа гэж хэлсэн юм аа. Нэг найз гэх юм уу та тэгэл одоо найз биш болцол байгаа. Нэг манай нөхрийн нэг найз нэг байр битүүч нэг санал болгосон байхгүй юу? Орос уцоо. Тийм. За. Өөрийнхөө байрыг зарьяа гэд. Тэгээ үн тохироод авахарлсан юм. За. Тэгээ нөгөө дотор нь байгаа хүн гарааг байгаа гарахын хүлээж байгаа оруулъя гэд. Тэгээ бит хоёр нөгөө нэг бат одоо нөгөө нэг итгээд за болчих гээд тэгээ нөгөө байранд зориулаад бахан тавилга авцахгүй юу? Өөрч наад билетийг тэгээ тэр буудланд авсан байсан. Тэгээ тэр хүн маань тэгээ худлаа яриа тэгээ. Нүрээд гэх юм уу та. Тэгээл тийм асуудал үсээ тэгээд. Тэгэл одоо янз янзын юм бол их сонсогдох юм байна шүү дээ. Чи таны энэ ч одоо хэдвэр хороо гэж явдээ? 10 дугаар хороо. Нөгөө юуны 100 хараа 100 наран 10 дугаар хороо. Гэрэлтүүлгээр нь хэрв гайгүй хаа. Юу нэр тот гэрэлтүүл байгаад байд шүү. Гайгүй баха гэж ярьж байгааг бол сайн байгаа гэсэн үг байхгүй. Тийм нэг хавааргүй юм дотор явсан бол түн чинь тэгэл ээ чи хэцүү штэй гэж яриа шүү дээ тийм ээ. Гэрэлтэй. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. За ах нь ямар ч гэсэн хоолой бэлдээтгэн дээр тавьчлаа. Өлсөж чинь. Чи өлсөж чинь үү? Би гээгүй. Ах нь амар өлсөж чинь өглөө хоосон гараад ирсэн нэг хэлэх үү. Тий. Хоол гэснээс гармаа. Хүн ер нь хоол идэх гэж амьдрд юм уу? Амьдрах гэж хоол идэх юм уу? Чи юу гэж бодож байна?
тэрийг нь хоол идэгчлээ. Амьдрах гэж л хоол идэх болов тий. Тий харин тийш тий яг үнэ. Амьдрах гэж л хүн чинь хоол идэх шүү дээ. Тэгтэл хоол идэх гэж арх уух гэж амьдрч байгаа хүмүүс бас байна шүү дээ. Тий байна. Тий чи арх уудгүй сайн байна. Харин тамхи татд юм байна тий. Тий. Одоо ингээд чи бөмбөр дотор явж гин ямар үнэлгээтэй явах вэ? Оо тэгэл хол өрөөсөө л таална дөө тэгэл. 4 зам мам их дэлгүүр мэлгүүр гээл. Тэгэл их дэлгүүр явах юм бол 5 мав 10 мав. Тэнгисүүч 10 юм уу 5 мав. Сая чи тэгээд манай ажлын үднэр таард их дэлгүүр явж исэн юм биш тийм. За. Хамгийн хол нь хаашаа явж исэн? Хамгийн хол нь одоо тэгэл нэг ямар газар хэлээ сайн мэдэхгүй байна бас. Нэг хол явж исэн. Одоо ингээд явж ирчээ чи одоо сая л гэх чи тэргээ ингээд түрүү явж хаан тавьдээ. Одоо орой буухтаа чи тэргээ хаан тавьдээ. Чи алга болчихдгүй юм уу? Гинжилээ цойжлоодны газар тавьчихдээ юм уу? Үгүй ер нь зүгээр шууд аваачаал ногооны өрөөрөө авч хийждэг байхгүй юу? Тэр найдвартай. Тэгээ баатрууд аваа явчихгүй юу? Үгүй. За. Ер нь тэр ямар нэгэн халамж групп тим юмд хамрагдах уу? Хамрагдана. Групптэй. Тий. Хизээ группт орсон. За чи одоо ороод бараг нь 10 жил ч юм уу 8 жил ч юм уу мэдгүй тэдэн жил болж байна. За групп гэж хэд авах уу? За 280 байж байгаад дээрээс нэмэгдээд одоо 489. За тэгээд яах юм? Энэ группийн мөнгө дүүргий чинь аав ээж чинь авчиад идэм үү? Аав ээж автал тэгэл ер нь машин ингэчлээ би ингэчлээ гэж худлаа яриад тэгэл ер нь ууж идээл. Тэгэл найзуудаа чонхроос найзуудаа дуудах ч юм уу тэгэл дуудчаал тэгэл гэрэг үл эзэгнэ шүү дээ. Цадвал чи очиход хэцүү. Тий. Тэгээд очиод нэг хүний тэгэл юм аа гэхээр аав өмөч хэлтэл. Удаас нь юм хичих юм бол тэгэл юм авч хитэл зоцтно тэгэл ер нь хэцүү. Тийм. Одоо би бол одоо ер нь очихгүй бараг 2 сар болж байна. Гэртээ очихгүй. Тий. Гэртээ очиход үнэхээр очихын нөхцөлгүй. Тий. Хэцүү тэгэл амт хүн цуглуулсан. Арх дарс гээл. Тий. Тэгэл юурээс унтуулах байхгүй юу? Тэгэл зарим нь ойлж гашигчаал, зарим нь пип хабуу болоод тэгэл зодтолтол хэлтэл. Юм яаж байгаа тэгэл нэг юм яаж байгаа нэгээс шоколад юм яаж чагаар чи тэглээ ингэж агаал тэгэл байлцж яваал. Бензин гээд хэллээ. Машин эвдэрлээ гээл тэгж чинь машин том авчин. Тий аав машинтай. Машинаараа тэгээд яах вэ? Юу хийх вэ? Том машин жижиг тэрэг юм уу? Жижиг тэрэг. Энэ галтуул хийдэг. Танаа үндсэн гэр чинь хаана гэлээ? Динжи мянга. Тий. Зөв. Одоо бол яг үндсэн дээр бол яг дүүгийн талж ирсэн байна л та. Ахын дүү тэр группийн мөнгөө тэгээд ер нь л өөртөө засцуулж чаддгүй юм байна тийм ээ? Тий. Ер нь л чаддгүй. Тэгэл заримдаа бол мөнгөө одоо ингээд ажил хийгээл мөнгөө бол заримдаа бол анаад ингээл хадгалуулах жишээ. Анаа гэдэг нь манай дүүгийн ээж нь. Одоо энэ дүүгийн цогцдмагийн ээж гэсэн үг юм. Тий, цогцдмагийн ээж гэсэн үг. Зөв. Мундаг юм аа. Ер нь чи ингээл хийхтэл би энэ дүүгэндээ ирдгэлгэн. Манай дүү хоолж ундалдаг ховц сунрын нь угааж өгдөг. Энэ цогцдмаа гэж дүүчих их мундаг бүсгүй юм аа тий. Бүхэн мундагч тэр. Хаяа нэг баярлалаа ми дүүгээд нэг үнсчдэг баярлал талхсны илэрхийлчдийн баг усны дүүтэй. Тэглгүй яах. Тийш тий. Сто мундаг дүү байна чинь. Ахын дүү нэг одоо ажил хийж гин хоримтлал ер нь цуглуулж чадж гин үү? Чаджаагүй. За ирээдүйд одоо ч гэдэм юм энэ 26 онд ч гэдэм юм ер нь бодсон сансан эр хүний дотор эмээлтэй азартаа мар багтдаг гэдэг нэг тийх юмсан нэг ингэчих юмсан гэсэн тийм нэг хүсэл мөрөөдөл ер нь байдгүй. Ер нь байгаа шүү. За. Гэхдээ сайхан яриа л даах юм дөө. Юу вэ? Одоо нэг өөр гисэн нэг гэр оронтой болох ч юм уу. Тэгэл нэг сайхан амьдэрчүүл. Тэгэл одоо ер нь гэлөө очихгүй байгаа юм чинь өөр гисэн нэг гэр оронтой болчихвол гэр оронтой ганцаараа ч юм уу.
Тэгвэл найз охинтой Зөө. болсон. Тэг бодолтой байна. Тэр чи яг үнэ чи эр хүний боддог л бодол гэр бүлтэй тийм ээ. Тий. Нэг өр хүүхэдтэй эр хүн байна. Тий. Өөрөө гэсэн нэг орон гэртэй. Тий. Тийш тэр чин зөв байхгүй. Хичнээн тавтаа тухта энэ дүү дээрээ ирдэг ч гэсэн тийм ээ. Тий. Өөрийн гэсэн орон гэртэй болчоод Тий. хажуул тэр чин чихэм өрөөдөл шүү дээ. Тэгээ бас заримдаа бас дүүгээ бас гондох үуч байгаа уурлуудах ч үе ягаа. Энэ тийм үе вэ шүү дээ. Ааха. Тэгэл уурладаг байхгүй манай энэ чинь. Ааха. Тэгээ хүн тих гээд ах чинь ингэчгүй ингэчгүй ингээл тэгэл уурлаа. Тэгэл Ааха. одоо тэгэл сайхан амьдрах юм бол тэгэл сайхан амьдрах боломж биш үү? Тийм шүү дээ. Тий чи одоо дөнгөж 20 хэдтэй 30 ч хүрээгүй байна тийм ээ. Хүний амьдралын зам урт шүү дээ. Ер нь урт замтай шүү дээ. Тий яг үн тий. Ажил дээр очичоод ер нь тэр энэ бөмбөрийнхэн чам ер нь гайгүй юм шиг. Тэгэл дуудаал Тэг ер нь гайгүй ер нь. тийм байлээ тий. Тэгэл ийшээ тийшээ явах гэл хэдэн төгрөгийн нөгөөл. Тий. Тэгээ одоо энэ нэвтрүүлээ нэг далиндуулаад нэг хүнд шагаадаа их баярлаа гэж хэлье. Оо за хиндэ Шагаадаа их баярлаа гэж хэлье. шаа гэж ямар хүн блэ? Одоо энэ манай дүүгийн нөхөр Оо зүй чи ахын дүү чи надад хэлгүй шин ийшээ харж байгаа. шагаадуудаа их баярлаа. Тэгээд хүлээн авсанд их баярлаа. Тэгээд ажлыг хамжилт тэгээд ажлаа сайн хийгээрэй. Тийм ээ? Тийм шүү дээ яг үнэ би. Тий. Би ч гэсэн шагаа дүүд нь бас анх гармаа чин чамд их сайн байдсан байна. Нилээн бас тусалж дэмждэг юм уу? Тий, ер нь. Зөв. Ер нь сайн дэмжин штэ ер нь. Ааха шагаа. Болж шít. Чи манай энэ бөмбөр чи 3 бөмбөр алт чин Тий. нөгөөтгөө хуучин бөмбөр нөгөөтг нь юу лээ? Содон бөмбөр. Содон. Тий. Эн чин тэгээд амарсан өдөр чи тэгээд яадээ? Юу хийж амардээ? Амарс үедээ заримдаа ч яг тэгэл ахихтай юм уу энэ тэгэл Ерөндөө ахын дэ хин тэнд ажил төрөлд орё гэж явж үтсэн үү ер нь? үдсэн. За. Энэ жижиг бийтэй тэгээд ер нь өндрийн адмармал хүрэхгүй. Зөв тий. Намхан. Тэ намхан. Тэгээд ерөөсөө хайгаад үтгэж ерөөсөө иргэний өмнөх байхгүй болохоор тэгээд ерөөсөө авдаг. Тэгэхээр анаад өгөөд ингээд анаатайгаа ярилцаад игмэрэн тэгмэрэн бол анаа зөвшөөрнө. Тэгээ нөгөөдөөс асуувал зөвшөөрөхгүй бас. Зөв. Анаа чиний гол хүн шүү дээ. Аав ээжээс Ер нь бол гол хүн. Тий. Намайг чигдүүлж байгаа, намайг авч явж байгаа ер нь тэр хүний гол үүрэг нь ахгүй юу? Зөв. Анийг нь хин гэдэг? Наслмаа гэдэг. Наслмаа. Тий. Цогцлмаагийн ээж. Тий, цогцлмаагийн ээж. Тийм байна. Ерөөсөө л ганцаараа юм уу? Ер нь ганцаараа. Ерөөсөө л ганцаараа. Зөв. Хичээл сургууль чи хэддүгээр төгссөн? 2 дугаар төгссөн. 2 Тий. Зөв. Одоо ингээд бичиг өсөх ном сонин унших уу? Ер нь муу. Яагаад 2 дугаар ангиас гарцсан? Сургууль ихээр л ер нь манай ангийн хүүхдүүд ер нь амар дээддэг гэсэн. За. Манай дэд сургууль чи ер нь амар хүүхдүүд орж идэг байл шүү дээ. Баянбуртын 50 сургуульд чинь. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Танах гэдэг айлт бас нэг талархмаар юм байгаа байхгүй. За. За гинэ. Юу вэ гэхээр хардаа. Энэ өрөөсөө халаалт уу? Тий, халаалт. Энэ их гоё юм аа. Тийм ээ. Энд чи одоо энэний юу бас нэлээд гарах уу? Төлбөр, цахилгаан, халаалт. За ер нь би бол миний хувьд бол манай хувьд бол гайгүй л гэж бодож байгаа ер нь бол яг нэг айгүй хүүхдийн үед бол өндөр гарах үед өндөр гарна. Тэгээ яг нэг гал түлээл нүүрс мод ингэж авч хийсэн ер нь энийг ингээд тогийн төлөө явсан ер нь хоёр ялгаатай дүн байна. Тийм. Ер нь яг адилхан. Тэ хамаагүй энэ нийлэн хамаагүй цэвэрхэн л дээ. Тийм. Ахуугаа ботсон ч гэсэн те эрүүл мэндэ ботсон ч гэсэн. Тэгэл ер нь бодоход ер нь юу штэ. Тэгэл гал төлөлөө хэд энэ дугаартлаа энэ тэрийг л асуудал гараад байна. Энд л юм сонсож штэ тий. Тэгээд ер нь тэрнээс ер нь жоохон айгаад энийг сонгосон юм аа.
Энэ болохоор Univat гэдэг юу лээ компани гэсэн. Тэрнээс ийм 5 антай гэрч зориулсан гэдэг ийм 5 талтай тийм халуурт. Тийм шүү дээ. Болж шүү дээ. Одоо ингээл бид нар чинь өвөл утаагаад ийлэхгүй шүү дээ. Нэг өрхөч гэсэн одоо ингээд яндамгүй байна гэдэг чинь их сайхан юм багхгүй тийм ээ. За энэ ийм юм байгаа юм хин дөө. Омега 3 гэдэг энэс авдаа нэг. За. Тий. Чи аа. За. Энэ болохоор хүний тархины цусан хангамжийг сайжруулдаг, цус шингэлдэг, зүрхний шигдээс, цус харуултаас урьдчилан сэргийлдэг юм. Манай Монпа гэж компани оруулж ирдээ. За. Тэгээд энэ Ларсон гэж энэ Индонез үйлдвэрлэдэг юм байна л да. Албан ёсны эрхтэйгээр энэ Монпа гэж компани оруулж ирдэг. Ийм бүтээгдэхүүн байгаамаа. Тэгээд ахын хоёр дүү энийг өдөрт нэг удаа уун. Хамгийн гол нь цус шингэлдэг гэдгээрээ л онцлог байхгүй юу. Хүний цус өтгөрснөөс болоод нөгөө одоо судсанд товроо гэж юм үүсдэг гинэ. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө янз бүрийн цусан харуулт зүрхний шигдээс гэдэг юм өвчин болд юм. Тэгээ миний хоёр дөө ах нь хоёр дүүдээ нэг үгээ. За. Тэгээд өдөрт нэг юм хоёрыг л ууж байгаарай. За баярлалаа. Баярлалаа. Монпа компани гэж байгаа шүү дээ. За. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрэ. За одоо ингэж гурлаа хоолоо идэндээ хоол итгэээс өмнө энэ хардаа энэ их чухал юм байгаа. Энэ ахын дөө. Энэ үндэсний үйлдвэрлэгч манайхтай хамтран ажилладаг Багро гэж компани байдیں۔ За. Тэдний чи одоо өстой төрөл бүр Багрогоо мэдхгүй юу ч гэж хаана байх вэ? Энэ буудсных гэж байна. Одоо махных тэгээд энэ хөрм манжингийн байцааных ингээд янз янзын юмнууд бол байгаах юм дөө. Тэгээ хардаа одоо ингээд удахгүй цагаан сар боллоо шүү дээ. Тийм ээ. Тэгээ эднийхээ шинээр ийм буудсны салаат гэж гаргасан. За. Одоо ч ингэ цагаан сараар одоо энтэйгэл бузаа олж идэв шүү дээ. Гэх мэтлэн маш юм олон энэ махны соус гэж бас байгаа. Одоо энэ байна уу та. Тий. Цагаан сараар л энэгээ хэрэглэн шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгч Багро компани 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэнийг энэ гэрийн эзэгтэй дүүдээ ингээ өргөн барьж байна. Энийг тэгээд. За баярлалаа. Тий. Зүгээр тэгээ хүүхдүүдтэйгээ хамтраад нэг жоохнууд ч одоо ирнэ штэ. Тэгээд цагаан сарч болж байна. Одоо цагаан сараар ч одоо Багрог л ширээ нэрээ тавьж дангар шүү дээ. Хоолоо идэх шүү дээ. Гол нь за энийг ингээд өргөн барьж байгаа юм шүү. Баярлалаа. Тий. За. За одоо ингээд сайхан хоолцгоо. За, сайхан хоолцгоогоорой. За хооллоо. Манай дармааг бас утсан дугаараад хойноос дуудаад байна тий. За одоох юм чи хоол иччихэд дарааг ялцчихна. Тэгнэ. Тий. Сар шинийн чимэг бууз салаад сайхан шинлээрэ. За хоол ямар байна? Аста гоё байлаа.
Хаж ер нь хоол молог бол ер нь бол Хашруудын биш тэгж юу? Хашаадын биш ер нь бол. За. Ингээд өнөөдөр алтай шагаа гэж айлд ирдгийн учрыг ойлголоо. Стожийнхэн ахыгаа гэсэн сайхан сэтгэлтэй ийм айлд ирлээ. Чамд бас гармаагийн өмнөөс бас баярлж байна. Үнэхээр сүрхээ харж ханддаг, хайрладаг тийм ээ. Ийм дүүчин юм байна. Тэгээд би танаа гэр бүлд, танаа хөөрхөн, хоёр хөөрхөн охин, танаа гэр бүл гармаагийнхаа аав ээж зориулаад Монгол ардын нэг ийм нэгэн дуугаар ая дууны ихшгэн цэнгэр хадаг өргөн барья. За баярлалаа. Гоё тоглолт юм байна. Стогой тоглолоо. Манай төрөлцөн ирсэнд баярлалаа. Манайхыг сонгоод манайд ингээд ирээд ингээд хоол хийя гэд ингээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Надад бас таатай байлаа. Тэгээ ингээд сайхан гэрээ танилцуулаад, гэр бүлээ ингээд танилцуулаад ингээд та бүгдийг гэртээ ингээд байлгаж байгаа. Надад маш их таатай байлаа. Тэгээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Гармадаа ч гэсэн цаашд нь ажилд нь, амьдралд нь сайн бүхний хүсье. Чадгаараа туслах болно. За баярлалаа. Хэн ч гэсэн өнөөдөр гармаагийн нэрээр энэ танаах гэдэг энэ цэвэр цэмцгэр энэ айлд хурж ирсэн дахин их баяртай байна. Ингээд танаа гэр бүлд гармаадаа аз жаргал эрүүлэг саруул сайхан бүхний хүсье өрөөё. Тэгээд гармаач одоо намайг дагаад ажил руугаа явна. Тий. За баярлалаа дүүнэр минь. Баярлалаа. За